За сайн бацхан уу та бүхэндээ гийн өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр цөмөр астрологийн хадлах нэгэн сонирхолтой айгуу чухал мэдээллийг хүлээж авах гэж байна. Энэ маань болохоор Тэнгэрийн ван гарагтай маань холбоотой одоо энэ оны буюу 2026 оны 4 сарын 26-нд шилжилт хөдөлгөөний хийх гэж байгаатай холбогдож байгаа юм. За тэгээ юуны өмнө одоо ингээд шиг танилцуулчихъя. Нэгдүгээрт ингээд Тэнгэрийн ван гараг гэдэг маань эхрийн орд руу шилжиж орох гэж байгаа. Эхний удаагийн шилжилт нь болохоор 2025 оны 7 сарын 7-нд одоо та бүхэн харж байгаа би ингээ бүр сайхан ингээд ойлгохоор бичиж тавьсан байгаа. 7 сарын 7-нд хараа эхний шилжилт нь эхэлсэн гэж байгаа. Эхрийн орд руу орсон байсан. Тэр үед цөмөрөө одоо та нар санаж байгаа бол Тэнгэрийн ван гараг маань эхрийн орд руу орлоо. Одоо бүх юм шинжлэгдэх нь, бүх юм шин технологитой болох нь гэдэг нэг маш том шинжилэлт өөрчлөлт энерги ирлээ гэдэг нэг мэдээлэлүүд маш их явснаа да. За тэр чин гэсэн үг. За тэгээ тэр мэдээлэл маань хараа 7-нд ингээд энэ шилжилт хөдөлгөөн маань явагдаж эхлээд тухайн оныхоо 11 сарын 8 хүртэл эхрийн орд дотроо эхлэлээ тавьсан гэсэн үг. Одоо суурай тавьчихсан баггүй юу? Тэгээд 11 сарын 8-нда буцаад үхрийн орд руугаа орсон. Тэгээ тэр нь ингээд өнөөдрийг болтол одоо Тэнгэрийн ван гараг маань үхрийн ордтой байсаар байгаа гэсэн үг. Тийм гутаа одоо 26-ны өдөр яах вэ гэхээр одоо бүр яг баттайгаар буцаад эргээд эхрийн орд руугаа шилжинэ гэсэн үг. Тэнгэрийн ван гараг маань. Тэгэхээр ойлгомжтойгоос 25 оны 7 сард эхний хөдөлгөөнөө хийсэн баггүй юу? Одоо шинжилэлт бид нэр ингээд шинжилрэлөө алхаж ийшүү гэдгийг бидэрт ингээд мэдрүүлсэн гэсэн үг. Тэгээд дараа нь буцаад үхрийн орд руугаа ороод бид нар те одоо хүнс ялангуяа мөнгө санхүү гэдэг энергитэй маш их ингэж уялдаа холбоотой байсан бол эргээд одоо буцаад эхрийн орд руугаа шилжих гэж байгаа цаг хугацаа нь 26 гэсэн үг. За тэгээд 26 шилжихээр яах гэж байгаа юм бэ гэхээр одоо харъя л да. 4 сарын 26-ад эхрийн орд руугаа бүрэн орно. За бүрэн орно гэдэг чинь маш удаанаар тэнд байна гэсэн үг. Тэр нь ингээд одоо цаг байхгүй юу? За тэгээд дараа нь харъя л да. За 26-нд бүтэн байна, 27-нд бүтэн, 28, 29, 30, 31 онд ингээд тэрчгээр эхрийн ордоо байсаар байх болно. Юу гэсэн үг хэрэг энэ чинь ингээд шинжилэлт нүмерсөөр л байна. Бид нэр шинжилэлтүүд амьдрнаа гэсэн үг байхгүй юу? За тийм гут 32 оны 8 сард мэлхийн орд руу одоо эхний шилжилт хөдөлгөөнийг хийчих юм байна. 12 сарда буцаад эхэрлэг ороод ирнэ. За тэгээ 33 он гэхэд одоо бүр мөсөн эхрийн ордноосоо шилжээд мэлхийн орд руугаа орноо. Тэгээ цөмөр юу гэж ойлгох вэ гэхээр 26-нд одоо тийм үү шилжилт хөдөлгөөн хийж байгаа Тэнгэрийн ван гараг маань 33 он хүртэл эхрийн ордтой байх нэ гэж цөмөр ойлгоно. За тэгээд юу болох гээд байгаа юм бэ гэхээр нэгдүгээр одоо юу болохыг эхлээд цөмөрөөс ингээд үндсэн энергийг таних хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. За философи нь юу юм бэ Тэнгэрийн ван гараг минь. За нэгдүгээрт бид нарт хараа ингээд гинтийн өөрчлөлтийг, гинтийн сэрэлтийг, эрх чөлөөний одоо тэр энергийг авчирдаг ийм гариг байхгүй юу? Ялангуяа сүүлийн одоо энэ хугацаанд маш их ярьлаа ш та тийм ээ. Бид нэр сэрж байна, сэрэлт ирлээгээд одоо яг тэр сэрэлтийг чинь яриад авчираад байдаг. Тэр энергийг өгж идэг гариг маань өөрөө Тэнгэрийн ван гариг маань байхгүй юу? За энэ тэгээд хоёрдугаарт одоо бас юу юм бэ гэхээр одоо хуучны гівд нь хална гэсэн үг шүү дээ. Тэгээ шинэ ертөнцийг бүтээх ийм том хүчтэй энерги. За мэдээч хэрэг ингээд оюун ухааны цахилгаан гэсэн байгаа. Яагаад цахилгаан гэсэн гэхээр цахилгаан шиг хурдтай тэгээд гэрэл тогтоо холбоотой байдаг ийм энергитэй гариг байхгүй юу? За философи нь өөрөө юу юм бэ тийм үү? За бид нар ингээд жинхэнэ өөрийнхөө замыг бүтээх ёстой гэдгийг бид нарт хэлнэ. Бид нар өөрийнхөө үнэн замыг бүтээх ёстой гэдгийг хэлнэ. Одоо худал хуурмаг биш гэсэн үг. Тэгээд бид нар одоо маш их хүмүүс ярьж байгаа штэ. Систем дотор байгаад байна гэх. Тэгвэл одоо ингээд системээс одоо бид нар гарах боломжтой гэдгийг хэлж байгаа ийм философи юм аа. За миний гэрэл дахиад онторчлоо би. Энийг нэг хөдөлгөөд асаачаа тэгээд эргээд ирээдаа манайхаа. За эргээд ирчлээ. За тэгээд цаашлаа цөмөрөө философиг мэдсэн тийм ээ. Тэгээд энд одоо би ингээд та бүхэндээ харуулах гээд баримтыг гаргаад ирлээ. За энэ 25 оны 7 сарын 7 гэж байгаа. За яасан гэхээр эхний шилжилт маань харж байна уу? Энэ Тэнгэрийн ван гарагийн бэлтгэмдэг байхгүй юу? Тэнгэрийн ван гараг маань ингэж зурагдаг гэсэн. Энд чи ингээд Тэнгэрийн зураг дээр ингэж харагданаа наталж хартан дээр. Энэ ингээд эхрийн орны бэлтгэмдэг. Тэгэхээр яасан гэхээр энэ 0 хэмтэйгээд Тэнгэрийн ван гараг маань эхрийн орд руу шилжлээ гэсэн.
25 оны 7 сарын 7-нд. За тэгээ нөгөө зургийг харъя л да. Яаж вэ? 25 оны 11 сарын 8 гэж байгаа. Тэгвэл яасан юм? 29 юм болж байгаа. Буцаад энэ маань үхрийн орд руу орсон гэсэн үг байхгүй юу? Энэ төрөний миний яриадсан зүйлийг одоо цөмгөр ингээд тэнгэрийн зураг дээр яаж харагдаж танигдж байгаа юм бэ гэдгийг харж байгаа гэсэн үг. За цаашлие. Одоо 26 болох гэж байна. За юу болох гэж байна? 2026 оны 4 сарын 26-нд энэ нөгөө ихрийн орд ч юм байгаа. За тэнгэрийн бангарагч буцаад 0 хэмтэйгээ ороод ирж байгаа гэсэн үг. За тэгээд 33 хүртэл энд одоо байна. За тэгээд дараагийнхын цөмөр яах юм гэрээ нэх маш сонирхолтой мэдээ. Дараагийнх нь хараа 2110 оны 4 сарын 4-нд л заа одоо энэ чинь 84 жилийн циклтэй гэсэн үг байхгүй юу? Яаж юм гэхээр тэнгэрийн бангарыг маань ихрийн орд руугаа орж ирнэ гэсэн үг. Гайхалтайгааз. За цөмөр одоо энд харна гэсэн үг. Энэ слайдн дээр би бичсэн байсан хамгийн доор нь энд харж байгаа бол нэг ордод гэж байгааз. За тэгвэл өмнө нь яасан гэхээр үхрийн ордод 6-8 жил байсан. Одоо ихрийн ордод 6-8 жил байна. Дараа нь мэлхийн ордод 6-8 жил байна гэд ингээд тооцох юм бол нэг цикл нь 84 жил ахгүй юу? Тийм учраас саяны зураг дээр байсан одоо 2110 онд одоо 84 жилийн дараагаар нэг циклийн дараагаар гэсэн үг. Цөмөр тооцоод энэ үед дахиад ихрийн орд руугаа шилжихнэ. Тухайн үед одоо дахиж иргэн сэргэлт явагдах тэр энерги нь ирнэ гэсэн үг. За одоо эерэг талыг харцгаая. Ямар эерэг талтай юм? За шин санаа, шинжилэлт, гялс одоо маш хурдан гэсэн үг. Эрх чөлөө, бие даасан байдал, айцаас гарах, өөрийгөө нэх, ирээдүгээ бүтээх тийм үү? Хувь хүний зүгээс бид нэр шин төвшөнд гарна. Гайхалтай гоёгааз. За тэгвэл сүүдэр тал нь юу юм бэ? Гинтийн шок, тогтворгүй байдал, эсэргүүцэл, зөрчилдөөн, хитэрсэн бослого, системийг өгөөсгөх, сэтгэл зүйн тасралт бүр яг тогтсорж байгаа юм шиг бүр гэл анивчаал унтрна гэсэн үг. Зарим хүмүүс одоо баг энийг мэдрээд хэлж магадгүй. За тэгээд эрсдэлтэй зүйл юу вэ гэхээр мэдээж тогтвортой амьдралыг эвдэх боломжтой гэсэн үг. Нэгсэндээ бид нар ингээд амьдрал тогтвортой байсан бол тэр бүгд одоо тогтворгүй болох тал руугаа шилжинэ гэсэн үг байхгүй юу? За тэгээд харъя л да. Одоо ихрийн орд руу орохороо яаж ийна гэхээр оюуны хувьсгал үүснэ. За мэдээлэл, харилцаа, технологид маш хүчтэйгээр өөрчлөлт агуулна. Одоо бараг цөмөр мэдэрч гисэн байгаа шүү дээ тийм ээ AI гэдэг. За тэгээд шинэ хэлбэрийн суралцах систем гарна. Бүр одоо бид нар ингээд AI-г бидний хүүхдүүдийг одоо заана гэсэн үг байхгүй юу? Хүүхдүүдэд. За тэгээд яг хүмүүсийн сэтгэх арга тийс өөр болно. Аргачлал нь олно. Мэдээж одоо бараг цөмөөрөө мэдрээ явж байгаа тийм. Хуучин бидний одоо үнэн задраад шинэ ойлголт бид нэр төрөх болно. За тэгээд бидний харилцаа тийм маш хурдан, маш ухаалаг болно. За тэгээд мэдээллийн хит их ачаалд орохоор яах вэ? Мэдээж эн чинь бас амаргүй болно тийм үү? Сэтгэл төөрөлдөхэд амаргүй болно, төвлөрөхөд амаргүй болно. Худал мэдээлүүд ихсэн, жинхэнэ мэдлэгүүд одоо тэ өгөөсгдөж одоо худал мэдлэгээр дарагдана, шинэ логиктой болноо. За тэгээд ийм өөрчлөлт хувьсгалууд одоо бидний хүлээж байна да. За тэгээд бяцхан мэдээллийг бас хурдан хүргэчихье. Одоо Астраас олон яадаг вэ гэхээр өөрийнхөө одоо Instagram-ын хаяг дээр өдөр тутмын зурхаа болон зөвлөгөөг явуулдаг байгаа. Батгай хөгсийн хамтаар. Тэгээд энд ингээд хүмүүсийн мэн сэтгэлдлүүд ямар байдгүй та бүхэн сонирхоод үзэж болно. Энд яаж хамгахдах вэ гэдгийг ингээд бичээстэй байгаа. Энэ join дээр нь сонирхоод үзээрэй. Тэгээд астрологийг сонирхож байгаа хүмүүст маань YouTube дээр бас юм плейлист дотор астрологийн эхнээс нь сурыгээд ийм сайхан мэдээллүүдийг явуулаад эхэлчихсэн байгаа. Та нар маань бас сонирхоод үзээрэй. Тэгээд хамгийн сүүлд нь одоо яг уламжлалт ёсороо Астраас олон одоо хаалтаас ториогоос 2 хүнээ сонгоод энэ хүү тэнгэрийн бангарыг маань энэ шилжилт хөдөлгөөнийг хийхдээ одоо та хоёрын маань ямар энерги төлөвлөхөө нөлөөлөх вэ гэдгийг одоо хүргэж байгаа юм жишээг бас ингээд та бүхэндээ толиулаад хүргэж байна. Одоо ингэж байгаа штеп бид нар одоо тэнгэрийн бангарыг маань шилжилтгөн хийн гут 12 ордуудад ямар энерги нөлөөлтөй байх вэ гэдэг одоо ингээд угаасаа гадарлаж байгаа тийм ээ. Мэдгүй юм байгавал би дараа нь дахиад ингээд постоор оруулчихъя. Тэгээд тэрнээс гадна хувь хүний тэнгэрийн зурагт бас өөрөөр энерги мэдээлэлүүд явагддаг байхгүй юу. Тэгээд би тэрийг ингээд жишээ болгож ингэж хүргэдэг байгаа шүү бичлэгүүдийн хараас.
За энд ингээ юу харагдаж байна вэ гэхээр за эхний хүн маань болохоор 93 оны 6 сарын 19-нд төрсэн хүн байна. Энэ хүний маань Тэнгэрийн Ван гарагийн шилжилтэнд хаана явагдаж байна вэ гэхээр 6 дугаар орон зайд явагдана. Тэнгэрийн зууны 6 дугаар орон зайд гэсэн үг энэ хүний. За тэгэхээр юун дээр илэрх вэ гэхээр энэ хүний маань ажлын орон зай ахгүй юу? Бидний өдөр тутмын ажил хийдэг тэр нөхцөл байдал маань энэ хүнийх дээр шууд нөлөөлж шинжилэлд орж ирнэ. Тэрхүү шинжилэлтээр энэ хүн бэлэн байх ёстой гэсэн үг. Өөрийнхөө өдөр тутмын ажлын цагийн хуваар дээр бэлэн байх ёстой шинжилэлт хийх тэр өөрийнхөө ажил дээр шинжилэлт хийх тэр бэлэн байх ёстой. Өөрийнхөө ажлыг шинжлэхдээ бас бэлэн байх ёстой гэсэн үг. За өөгөрч барамгүй энэ хүний хараа бүр ингээд хайрын бурхан холбогдоод ороод ирж байгаа. Тэгэхээр энэ хүнд одоо мөнгөний энерги давхар орж ирж байгаа учраас мөнгөтэй холбоотой заслуудыг хийвэл маш зүгээр байгаа. За хажууд нь бас нэмэлтээр бас нэг мэдээлэл хүргэхийг зөвлөгөө өгөх хүслээ астрал золоо нь юу вэ гэхээр за энэ хүн маань үзэж байгаа бол юу хэлхийг хүсэж байна гэхээр 93 6 19 төрсэн хүндээ энд ингээ би нэг хараар гаргаад ирчихсэн байгаа. Энэ юу хэлэх гээд нөхөр өөрийн чин аялал сургалттай холбоотой энерги баг зэрэг засал хийх шаардлагатай гэж орж ирж байгаа. Заавал засал хийгээрээ аялалтай, сургалттай холбоотой энерги дээр заслын энерги шаардлагатай. Ялангуяа энэ засал нь энэ оны 11 12 сар тийм 11 сар дуустал шаардлагатай гэж байна. Тэгээд аяллаар яваа, сургалтаар яваад мэдлэгээ дэвшлэх гэж байгаа бол илүүдэхгүй ийм зөвлөгөөг хүргэхийг хүслээ. За дараагийн хүн маань болохоор 88 оны 3 сарын 20-нд төрсэн хүн байна. Энэ хүний маань болохоор шилжилт төлөвлөгөө хаана явагдаж байна вэ гэхээр Тэнгэрийн цогны 2 дугаар орон зайд явагдаж байна. Одоо энэ нь юу вэ гэхээр энэ хүн маань би гэдэг одоо бодлоосоо бишээ шинжилэлт явагдаж исэн бол одоо энэ хүний маань өөрийнх нь мөнгө санхүү, хувийн мөнгө санхүү гэдэг одоо энэ ирэг дээр нь шинжилэлт явагдана гэсэн үг. Тэгэхээр өөрийн чин хувийн мөнгө санхүү ямар байгаасаа гэж хүсэж чинь тэрийг яаж одоо ариужлахыг хүсэж байна. Тэрэн дээр шинжилэлтийг хийгээрэй гэж зөвлөгөө хүргэж байна. Яг тэр энэ угаасаа мөнгө санхүүгийн чин энерги дээр шинжилэлтийн энерги буюу одоо Тэнгэрийн Ван гараг маань шилжин хөдөлгөөнд орж ирээд энд 7 жил сунаа гэсэн үг. За тэгээд нэмж юу хэлхийг хүсэж байна гэхээр одоо энэ ингээ харагдаж байгаа бол мөнгөтэй ч холбогдож байгаа ч гэсэн өөрийн чин оюун санаа гэдэг энерги маш том одоо хувирал шилжилтэнд орох хэрэгтэй байхгүй юу? Өөрөө тийм өөрийнхөө тодгшооноо өнгийсэн тэр одоо логикийг их сайжруулах хэрэгтэй гэдгийг одоо энд харуулж байгаа гэсэн. Өөрийнхөө дотоодтойгоо илүү цуг байх хэрэгтэй мөнгө гэдгээс гадна. За тэгээд энэ мэдээллүүдийг энэ зөвлөгөөнүүдийг астрал золоонд хүргэхийг хүслээ. Ингээд өнөөдрийнхээ бичлэгтэр хамт байсан та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Астрал золоо байлаа.